За сайн бацхан та бүхэндээ сургалтын материалыг худалдаж авах төлбөр төлөх зааврыг танилцуулъя. За төлбөр төлөхийн тулд та сагсанд нэмэх гэдгийг дарна. За сагсанд нэмэх дараад энэ дээр бол мэдээж нэрээ оруулна. За имэйлээ оруулна. За утсаа оруулчих болно. За гэрээ хаяг гэдэг дээр нь бол яг дүүргээ тавьчих. За энэ нэг юу яадгүй. За гадаадаас болоод орж аваад бас яг гудамжны хад дугаарыг ч юм уу тавьчихгүй. За энэ дээр энийг бас яг ингэ тавьчих. Нэг чухал биш юм билээ. За энэ дээр нь Улаанбаатар гэдэг хотод тавьчих тийм. Улаанбаатар. За тэг энэ дээр нэг янз бүрийн кодод байдаг. За энэ дээр за Монгол бол Монголоос авч байгаа бол Монгол, гадаадаас авч байгаа бол өөрхөн оршин сууж байгаа улсыг бичнэ. За тэгээ $100 гэ. За энэ дээр бол ингээ картны хад дугаарыг оруулах байгаа. За энэ мэдээ гадаад төлбөр тооцоо хийдэг картаар бол үйлчилнэ. Монголд орон нутгад үйлчилдэг карт бол ажиллахгүй шүү. За энэ дээр 7-с За одоо ингээд картны хад дугаарыг оруулчаад сагсанд нэмэх гэдгийг дарна. За ер нь бол хэрвээ одоо долларын юм данс байхгүй бол төгрөгөөр шилжүүлж болно. Төгрөгөөр шилжүүлэх юм бол энэ дансыг шилжүүлээд энэ заасан энэ дансыг шилжүүлээд тэгээд юу над руу мөнгө төлсөн баримтаа явуулна. Би тэгээд дансаа шалгаад бол танд руу хичээл рүү орох эрхийг өгөх юм аа. За тэгээд доллар төлсөн бол энэ сагсанд нэмэх гэдгийг дарна. За доллар төлсөн тохиолдолд бол шууд хичээл рүүгээ орох боломжтой. Төгрөгөөр одоо тэгээд энэ дарж хичээлээ дарж орно уу гэл энэ дээр ингэж дарж орвол тэгээд эхнийхтэй нэмэлээ хаяг нь за энэ пассворт гэдэг дээр нь бол та өөрөө зохиогоод өөрийнхөө пассвортыг оруулна. Дараа нь хоёр дахь дээр нь бас дахиад оруулсан пассвортаа яг адилхан бичиж орох хэрэгтэй байгаа. За энэ дээр нь би за яг адилхан ингэж бичих ёстой. За тэгээд энэ дач аккаунтаа нэнэ гэдэг ингээд бол шууд хичээл рүүгээ орох байгаа. За хэрвээ одоо дараа нь та нэг өөр одоо газараас орохоор болох юм бол ер нь бол юу яах хэрэгтэй oyinaerica.com гэж бичиж байгаа тийм ээ. Өөр газараас юм уу өөр компьютераас бас орж болно шүү дээ. Тэгвэл энэ логин гэж орж байгаад энэ хамгийн доотлын хичээл рүү нэвтрэх гэж дараад тийм ээ ингээд шууд очиж болно. Хичээл рүү нэвтэх гэхээс мэйл хаягийг чи асуун, пассвортыг чи асуун. Тэгээ пассвортыг хийгээд орчин тийм ээ. Хэрвээ юу яасан бол шууд ингээд орчин. За тэгээ яг хичээлээ шууд энэ дээр шууд энэ чинээс нь ингээд татаж авчиад өөрийнх нь компьютер дээр ингээд тавьчихгүй. Тэгээ дараа шууд орох гэж байгаа юм тийм ээ. За ингээд та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа баяр таа.